За сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн. За Френц 369 клубын техник шинжилгээч арилжаач зөргөө. Энэ удаагийн анализ эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэдүүлээ. Мэдээж дөрмийн дагуу хамгийн түрүүнд энэ 7 хоногийн мэдээнүүдээс эхлүүлдэг байгаа. Манай уламжлал. За тэгээд хэдүүлээгийнх нь хамгийн түрүүнд ярих ёстой зүйлсүүдийн нэг бол мэдээж энэ 7 хоногоос ямар хөө байх вэ? Талаас нь илүү төлөв харж ярих байна. Тэгээд энэ 7 хоногт бас нэлийн их юм болоод байгаа сумтай байна шүү. За тэгээд тэр мэдээж битэнүүдийг цаг алдахгүй таад өрхөөл зорноо. За тэгээд эхний хэлжинд хэдүүлээ эхний 7 хоногийн ихний өдөр ерөнхий хөдөлгөөн бол нэг тийм амар хөдөлгөөн бол байхгүй. Мэдээж ойлгомжтой. Мэдэнүүд бол нэгд өдрүүд ч юм уу хоёр дахь өдрөөс ч юм нэг тийм амар мэдээ байдаггүй. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь илүүдүүлэх өнөөдөр харах ёстой зүйл нь чартн дээр байна. За тэгээд хоёр дахь өдрөөс эхлүүлээд CB Consumer Confidence, New Home Sales, Richmond Manufacturing Index гэх мэдэнүүд явах нь байна. За тэгээд 3-аас 9:30-аас гэдэг чинь Америкийн бирж ерөнхий орж ирээд Европын бирж бас амар тодорхой том байх байна. За тэгээд Америкийн биржээс бол Prelim GDP. За тэгээд unemployment claims салбардаг. За тэгээд core durable goods ордог. За тэгээд ерөнхий бол сар гээд явж юм байна. За тэгээд энэ мэдээний хамгийн 9:30-аас гэдэг шүү дээ. Би ч их л орчуулах ажилтай харагдаад байх чинь вэ. За Chicago PMI, за Core PCE Price Index гэдэг ерөнхийдөө бол 10 цагаас байна. За тэгээд 11 цагаас биш шүү дээ. 11:30-аас жилийн сайн мэдж байна. За тэгээд 0.5 гарчихсан. За энэ удаагийн ямар гарах вэ гэж бас харах нь байна. За тэгээд дөрөвт өдрийн шөнөчийн хэдүүлээ ховсон мэдээж байгаа юм шүү дээ. Витаминс бодлоо үг ярих нь дээ. За тэгээд дөрөвт өдөр харин Америкийн байна. За тэгээд 5 дахь өдөр бас ерхий харьцангуй хөдөлгөөнүүд бас их тайван байх нь. Тэгээд Европын бирж бас хэцүү ярих юм шиг харагдаж байна шүү. За тэгээд хэдүүлээ мэдээж дөрмийн дагуу чарт руу орцгоё. За чарт руугаа орох юм бол хамгийн түрүүд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар энэ зургийг ч баг нэг танилцуулаагүй. Гэтэ ерөнхий зургаар бол альбол дэшигээ мэдээж нэг тодорхой ороод ирж гисэн. Хэдүүлэнгийнх нь. За тэгээд зургандаа бол яг сайхан баригдаад юм. За тэгээд доошоо энэ чинь хэдүүлээ ажиллаа. Одоо ер нь болчлоо. Гэдэг төрлөөс бараг өмнө 7 хоног нэгтгэд байхаа та. Болчлоо гэдэг төрлөөс ерөөхдөө л болчихсон. За тэгээд дараагийн шалгалт болсны үед бол ер нь энэ 7 хоногийн шалгалт бараг болж байгаа юм шиг харагдаад байна. Тэгээд бас ер нь жоохон юмгүй л харагдаж байна. Хэдүүлээ ер нь жоохон ажиглаад байхад илүүдэхгүй харагдаад. Тэгээд мэдээж 4 цагийн зургаар бол дөрмийн дагуу явж байна. За эхний цагийн чимж ирчихсэн. Ерөнхий бодлого бол гараад ирчихсэн. За тэгээд мэдээж 23 дээр ороод ирчихсэн. Одоо явж болох том ханшин бол одоо ишл байна да. За тэгээд доошоо явах болох гэдэг. Тэр ерөнхийдөө алтны уналтыг энэ чинь зогсооно гэж үзье. Эсвэл энэ чинь шууд босч. Тийм амар ам гэдэг. За тэгээд алтуул ихнийхээ ханшин дээр ямар ч байсан ирсэн байгаа гэдэл харж. За тэгээд доошоо үзүр яриг хийх үү хийхгүй юу бас их том цагаараа ярина. За том цагаараа үзүр гэхлээр 140. За тэгээд мэдээч өнөөдөр чинь хамгийн амар бирч дүнгиж онгоогоо алтуул сап гэж ороод ирсэн шүү дээ. Уг нь энэ уналтыг өмнөх 7 хоногийн 4 дахь юм 5 дахьд байхаа цаг хугацааны тооцоололт салцсан. За тэгээд 5 дахьд ядаж тал хөдөлгөөнөө хийчихэд
Өнөөдөр уг нь Ёроол аваад дуусгах ёстой гэж харж байсан. Шууд ороод ирлээ. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь бодож байгаагаар миний таамаглаж байгаагаар манай бусад ярилцж бас юу гэж таамаглаж байгааг би сайн мэдэхгүй байна. За тэгээ миний таамаглаж байгаагаар эхний хөдөлгөөн бол дуусаагүй байх боломжтой гэж. За алтын үдний хамгийн амар юм чи дуусгүй юм чи дуусгүй гэдэг нь ерөнхийдөө энэ 7 хоног шийдэгдэнэ. За тэгээд энийг сэтгэлээд ороод ирэх юм бол ингээд сэтгэлээд кандл хаагдах юм бол ер нь баг доошоо 2630 тэмүүлэх чинь илүү үүснэ гэж харж байгаа. За тэгээд ер нь хэдүүлээ анзаараад ажиглаад байх бас буруудахгүй л идэв. За тэгээд энэ зургаараа энэ 4 цагийн зургаараа алтал өрөө доош сэтгэлээд ороод ирчихсэн харагдаад байгаа шүү. Амар. За тэгээд эн чинь одоо дөнгөж бирч нэгдээд хэдэн ppb 620 ppb бас арай. За яах вэ? Гэхдээ мэдээж хаана дуусгах нь гэдэг юм мэдж байгаа юм чи ямар ч байсан харж л бай. За тэгээд мэдээж 38.8-аас авсан хөдөлгөөн чинь 61.8 бааса жам шүү дээ. За тэгээд мэдээж доошоо явах юм бол 86-аар гэд хэдүүлэнгийнх нь яг чинцэг бол ингээд батгаажж байгаа шүү. За тэгээд доошоо орж ирэх юм бол орж ирэх дээ. Яа их вэ? За тэгээд мэдээж нэг цагийн зураг руу шилжтээ. Энэ нэг цагийн зурагч бас их алдартай зураг шүү дээ. Гэтэ хаа байсан ийшээж бас орж ирнэ гэж бодсонгүй. Яг үнэ хэлээд. Гэтэ мэдээж хуур газруудаа бас унаад явчихсан. За тэгээд мэдээж 100 руугаа эхэлж орж ирчээд 86 руугаа нэг шидчихээ. Тэгээд шууд дэшгээ яваад 108 дээр дутагцсан. За тэгэхээр 76 дээр хандах хэрэгтэй байсан ерөнхий хандлага болсон гэж үзэж байгаа. За тэгээд мэдээж харах юм бол доош үзүр хийвэл ийшээгээ ийм байрлалтай. Гомж орж ир болов гэсэн юм бол төрөөд байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь хүрч байгаагаар энэ чинээс ийшээгээ нэг юу бол хийх ёстой. Заавал нэг хэмжээтэй юу хийх ёстой. Тэгэхээр энэ зураг одоо ерөнхий задарлын хөдөлгөөн өгчлөө гэд дээрээс 4 цагаас юм уу эсвэл 1 цагаас татъя. За 1 цагаас гэх юм бол арай шийдүүлээ шахчих юм байна. Тэгэхээр хэдүүлээ 4 цагаас нь татчих. За тэгээд мэдээж энэ үзүүлж шилжүүлээс Бастгнаа. Тэгэхгүй бол бас нүд ирээшлээд одоо манай үзэгч ч гэсэн бас сонь харж байгаа байлгүй дээ. За тэгээд мэдээж ойлгомжтой зураг яг энэ байр. Баада. Энэ зургууд гэхдээ явж л байгаа шүү. Яг бүрэн задраг явж л байгаа. Хэдүүл бас харахад дэлгэдэг бааш. За тэгээд референс мэдээж татна. За мэдээд татсан чинь дээр 76-аар дутаачихсан 50 цэг дээр ирчихсэн. Зя ойлгомжтой харагдаж байна. Ерөнхий зураг бол энэ дээд байгаа хөдөлгөөнөөс л арай хараахан дуусаагүй гэдэг нь бол яг тодорхой харагдаж байна. За арай хараахан дуусаагүй байгаа гэж дээр 76-аар ерөнхийдөө бол эсвэл 61.8 илүү юу? 61.8 илүү гэхэд арай л илүү гараад ирсэн. Үзүйд би. За тэгэхээр эхний цэгийг ямар ч байсан 2630 бол хэдүүлээ хадгалах нь байна. За тэгээд даалт унлаа 2630-аас бол нэг тийм амар илүү гарч чадахгүй гэж ууг нь бодлох юм. Гэтэ санаагаар болдог бол ингээл дуусчих. За тэгээд мэдээж 4 цаг гэрийн ийм зурагтай байгаа. За тэгээд нийт хөдөлгөөнийхөө энэ чи хандлагын зэг яг бүрэн тогтоогдоогүй байгаа гэж үзээд энэ хэсгийг ерөөхдөө хэмжиж үзээс жоох зайл гэж бодох юм. За тэгээд ямар ч үсэн энэ үзүүрээс нэг аялуулаад үзье. Явсан юм биш. За тэгээд энэ үзүүрээс аялуулсан гот хамгийн амар 86-аас шийдсэн. 61 дээр дууссан. Гэтэ том хөдөлгөөнөөр бол дуусаагүй гэдэг хэлээд байна. Чи юу вэ? За ямар ч үсэн том хөдөлгөөнөөр бол хөдөлгөөн бол дуусаагүй бол царлаад байна. Харин жижиг цагийн зургаар ерөөхдөө нийцэг бол бүрэн болчлоо гэдэг харуулж байна. Тэгэхээр хэдүүлээ ямар ч бас бүрэн болцсон гэдэг юм бэ. Итгэхгүй эсвэл ёроолог ийшээ барих уу? Ер нь хитүү энэ зонд болцсон орж ирэх юм байна. За тэгээд мэдээж яалтчгүй л нөгөө талаас үзэх юм байна. За тэгээд энэ нэг цагийн чинь зураг мэдээж ойлгомжтой. Барыг задарч байгаа. Ийм зургуудыг ойлгох. Тэгэхээр хэдүүлээ энэ зургийг явчихлаа. За тэгээд энэ дээр бас аялуулж үзэх ёстой юм шиг харагдаад байх чинь. За ингээд гоо чарт хийх боллоо. За энэ хөдөлгөөн доороос тийш явна. Доороос тийш явсан хөдөлгөөн 38.2 дээр
доошогоо саяны энэ зургийн цэгтийн энэ цэг чинь доошоо үзүүлэх боломжтой гэж үзсэн. За тэгээ боломж нь үзүүлэх боломж нь 2650 болсон орж ирж байна. За тэгээд нийт хөдөлгөөнөө харах юм бол 23 гээд доошоо нэг илүү шалгалттай нэг 2600 жижиг цаг ингээд баталгаажж байгаа. За энээс илүү за нэг иймэрхүү хөдөлгөөн за нэг зигзагийн хөдөлгөөн орж ирэх юм бол мэдээж орол ийшгэ. За тэгээд ерөнхий хөдөлгөөнийг 2600-аас доош гэж үзэж болж байна. Гэхдээ эхний энэ 7 хоногийн эхний өдөр орж ирсэн энэ нийт хөдөлгөөн чинь өөрөө 600p болохоор өнөөдөр ерөнхий хөдөлгөөн бол нэг тийм амар томч биш. Сая хэдүүлээ USD банк болоод итер байгаа. Гэж харсан зөвлөх хэвээр. Гүн байна. Гэхдээ ер нь USD-тэй байна. За гэхдээ мэдээж нийт бирж нэгдснээс хойш 600 pp хөдөлгөөн хийцэн гэдэг чинь өнөөдөртөө ерөөхдөө бол хэрж байгаад маргааш ч одоо дахиад мэддэг харна. Маргааш ерөнхий хөдөлгөөний бас авч болох л харагдаад байна шүү. Мэдээгээр. За тэгээд хэдүүлээ ямар ч байсан ажиглах нь байна. Сайн ажиглах нь байна. За тэгээд мэдээнийхэн үзүүлэлтүүдийг хэдүүлээ сайхан бас орчуулад оруулнаа. За тэгээд өнөөдөр мэдээлүүдээ ингээд гарчиж байгаа. За тэгээд маргаашнаас уусаа мэдээнүүдээ орчуулах бол орж эхлэнэ. За тэгээд эхний ямар ч байсан ёроолог 2650 руу арай хэдүүлээ. Дараагийн ёроолог 2630 руу арай. 200 pp-ийн зөрүүтэй байна. За тэгээ 2630 гээд ирэхлээр мэдээж ойлгомжтой хэдүүлсэн байна. Зурган дээр ёроолог яг сайхан хараад байгаа шүү дээ. Тий. Өөрийнхөө дээ. За тэгээд энэ зургийг бол хэмд нь хадгалъя. Зургууд бол ерөнхий задраагүй байна. Яг зургийнхын дагуу сайхан явж байна. За тэгэхээр энэ зургуудыг сайхан ерөнхий хөрөнд барьж аваад хэдүүлээ 3 дахь өдөр мэдээж мэдээ өндөртэй байсан юм чинь 3 дахь өдөр хэдүүлээ дахиж анализээр уулзах нь байна шүү. За энэний дараа хэдүүлээ шууд 4500 шууд долларын индекс. За долларын индекс ерөнхий хандлт бол ороод ирчихсэн байна. За яг сайхан орж ирлээ хэдүүлээ харж байснаар. За долларын индекс өссөн гэдэг чинь Nasdaq гэр нь бас өссөн гэсэн үг шүү дээ. За ямар ч байсан 138-аар хансан юм байна. Мэдэх сайхан байна. Дийлэгээр аваад үзчихээ л та. Дийлэг ирэхлээр арай удлаа юм. За дийлэгээр аваад үзчихье гэх юм бол. За долларын индекс нэг их юм ярихгүй бас хэлэхгүй юм да ярьчихж байгаа юм чи. Долларын индекс бас нэг тэгж амар ярихгүй шүү. За тэгээд 100-аас авах юм бол эхний цэг дээр ер нь баг орж ирж байгаа харагдах юм да. За тэгээд мэдээж долларын индекс өссөн юм чинь хэдүүлэнгийнх нь харж байгаагаар USD ч гэсэн өсөж байгаа. За тэгээд долларын индекс дээр нэг харах юм бол өнөөдөр гапа нөхч чадахгүй эсвэл 2 дахь 3 дахь гапа. За тэгээд гапа нөхчих юм бол уналтын цэг ерөөхдөө бол баталгаажлаа гэж үздэг. Тэгэхээр долларын индексийг дахиад доош гарна гэсэн. За тэгээд евро USD дээр бас ерөөхдөө адилхан. Бас яг эсрэг үгтэй юм. Чин за нэг гапа нөхж орж ирчээд энэний өсөлтийн цэг эхэлнэ. Харин долларын индекс дээр уналт эхэлнэ гэсэн. За гапа нөхж ер нь унж эхэлнэ. гэж тооцоолж болж байна. За тэгээ мэдээж долларын индексийн дараа хэдүүлэн сурснаар Nasdaq руу ордог. За Nasdaq ч өөрөө яг 100-ийн техник шийдлэгээр бол за энэ чинь 100 юу. Тэгээд 100, 200, 300, 325 яваад дуусчихсан. 100, 200, 300, 320. 325 ч дээшг энэ чинь 100-ийн техник үүсгэж байгаа мэдээж энийг нэг бүртгэхийг байгаа. За тэгээд ерхий хөдөлгөөн бол доошогоо нэг тийм амар хүчтэй орж чадаагүй. Хөвчлэн энэ эхлэлийн 100-ийн техник шийдлэгэнд баригдчихад байгаа. 100-ийн дүнлэлтэд баригдчихад байгаа. За доошогоо тавих юм бол ер нь 50-аар ханцаа шүү. За тийм 50 ерөнхий зэвэрхийн авч үзээ. За доошогоо 50-аар явцсан юм чинь нөгөө талдаа мэдээж 50-аар заавалчгүй явах хэрэгтэй. Гэхдээ би энэ чи бага хугацааны шийдлэг биш урт хугацааны ер нь 7 хоногт баригдчихад шийдлэг. Гэж авч үзэх юм бол хэдүүлээ мэдээж энэ зураг дуустах нь. Гэтэ яг энэ файныг бол одоохондоо байлаа. Яг гомц.
энэ чи аюу гоц. За тэгээд мэдээж энэ дээрээс нэг хэмжилтийг хийсэн илүү энэ баттай нэг шууд юу барьсан биш. За энэ доороос заавалч үнэтэй шийдэх юм. Бэлгэлүүд хэлсэн. Зүнгүүд энэ ч мэдээж 61.8 та багтаж байна. 61.8 ч дэш гэсэн. За тэгээд хөдөлгөөн 61.8 гэж цэвэрхэн бол 38.2-оос дэлчихсэн бол за ингээд тохиолдоос авчих юм бол нийт эдийн засаг бол 23.9 биш гэж байна. Гэхдээ энэ чинь жижигхэн хэмжээний төгнөл үүсгэж байгаа бол эхний ээлжинд гапа нөхчих юм бол энийг дэшиг төвсөлт рүүгээ харах гэж байна. За тэгэхээр ерөнхий хандлтын цэг бол нэг бол ийшгээ байна уу, нэг бол ийшгээ байна. Бараг ерөнхийдөө нэг тийм бараг ерөнхий үзүүлэлт нь бол нэг тийм хол бол харагдахгүй байгаа. За тэгээ хэдүүлээ мэдээж ойлгомжтой доош хоног өнөд бай болж. За тэгээ урт хугацааны хандлтыг хэдүүлээ бол 22-7 хандаа гэдгийг бол байр дээр судлаад байгаа. Тэр настаг харж байгаа, дадсанж байгаа бас нэг орхон байна. За тэгээд мэдээж настаггийн байдлыг ийм. За тэгээд хэдүүлэн гэж чинь сурснараа дараагийнх нь үзүүлэлтээр бол мэдээж род ойл руу орно. За хэдүүлэнгийнх нь харж байгаагаар энэ ч Dow-ийн техник шинжилгээгээр бол Dow-ийн онолоор бол ёроол үүсчихсэн. За тэгээ мэдээж энэ хэсэгтээ бас юу үүсчих гэж хэдүүлээ болохоор байна. За тэгээд энэ хэмжээнд бол ерөнхийдөө хэршилтийн байдал бол үүсчихсэн. Доошоо жоохон илүү үүсчихсэн. За тэгээд дээрээ одоо дөрөвдөг шалгалтаа ерөнхийдөө гэж байна шүү дээ. За тэгээд мэдээж ойлгомжтой энийгээ сэтгэлж гаргаж ирээд энийгээ буцаж шалгаж байна гэж харахад үнэн боломжтой харагдаж байна. За тэгээд мэдээж жижиг зураг руу шилжээд харах юм бол энэ файны зураг одоо хүртэл зураг яа. За энэ файны зураг одоо хүртэл задраагүй яваа. Тэгээд 99.586-аас дээш хөвж авах юм бол 76.4-өөс хөвж авах юм бол дээшгээ буцаж өсөх боломж нь өндөрлөнө. Боломж нь өндөр болноо, өснө гэсэн. За тэгээд ирэх юм бол эхний шалгалтын цэг бол мэдээж чичээ хайдлах харж байгаагаар энэ нэг жижиг файны шугам дээр очих нь байна. За тэрний ерөөхдөө бол 42 хавцаа ерөнхий бол явагдсан. За тэгээд мэдээж ойлын хувьд бол энэ тодорхой хэмжээний өсөлтийг хийсний дараа мэдээж заавалч хүний шалгалт ийм ялангуяа энэ өсөлт хийсэн заавал. Гэхдээ мэдээж хэдүүлэн энийг бол хэмжиж үзнэ. Санаа зов харж байна. За тэгээ мэдээж хэдүүлэнгийнх нь харж байснаар 14-өрөө гэдэг холион бант утгаа яваад байсан. 14-ийн харьцааны онолоор 50 руу гарсан. За 50 руу гарчаад 50 руу гарахаас өмнө тгээс эхлүүлээд ирж нэг шалгаж хаад 23 гэсэн бол энэ чинь мэдээж дараа нэмэгдлийн шийдэл хөдөлгөөн орж ирсэн байх нь биш үү? За тэгээд дараа нэмэгдлийн шийдэл хөдөлгөөн мэдээж 38-аар нэг засварлах уу гэж байгаа. Нэг засварлалт нь ерөнхийдөө бол хэдүүлэнгийнх нь харж байгаад 70-42 ч юм уу 70-35% ерөнхий бол орж ирэх нэ. За тэгээд 4 цагаараа дахиад мэдээж энэ чинь том шалгалт нь ийм биш. Би одоо энийг яа. За мэдээж энэ шалгалтаараа бол дээр жоохон чүд дутаацсан 61.8-аас бүрэн хөдөлгөөнөө аваад дээшгээ 38 руу гарах бүрэн боломжтой гэж авч үзсэн байна. За тэгээ 38 руу гарч ирнэ гэд хэдүүлээ. Ямар ч хэсэн нэг шалгалт нь 35%, 70-35%. Нэг орж ирчихэд дээшгээ дахиад нэг үзүр хийгээд ингээд нэг зэгзагийн өсөлтийн байдалтай энэ яг энэ хэсгийнхэн түнэллийг сэтгэн гэд хэдүүлээ үзчих. Ингэж үзэхэд бол асуудал алга байх шүү. За тэгээд мэдээж нэг цагийнх За мэдээж хэдүүлэнгийнх нь харж байгаагаар энэ чинь 100-ын техник шинжилгээ бол явж байгаа. Гэхдээ манайхан 100-ыг бол хэсэхгүй байх. Зэчид бол за манай клубын гишүүд бол үзэж байгаа. За тэгэхээр 100-ын техник шинжилгээс халахлаад ирээ. Тэгээс анализын хажуугаар клубын гишүүдэд даалгавар өгч байгаамаа. За тэгээд харахад бол мэдээж 23 гэд байсан. 23-ыг чинь үндсэн шалгалтны чи 14-өөр дууссан гэд илүү 14 орж ирсэн. 23 чи илүү 23 орж ирсэн. Ингээд ёроол тогтоогдсон баталгаажж байгаа юм. За тэгээд 76.4 гэж байгаа.
бол 76.4 чинь ерхий 70-44 рүү болооч ирэх бүрэн боломжтой гэж авчихсан болно. Харин сэтэрхийн бол мэдээж 50 руугаа зөвлөх өөр хаашаа. Сэтэрхийн бол 69-70 хавцсан ирэхэд болж байна. За тэгээд мэдээж сэтэрхийн бол 60 юу вэ ч юм. 60-70 хавцаар байгаа ямар ч юм орж ирэх байна. За тэгээд ойлынхаа хэдүүлэнгийнх нь харагдаагаар доошоо уншд нь бол 100-аад эхэлсэн шүү манайх. Энд чи бол тэгж амар хүчтэй унжсэн бол уншд нь бол энэ чи 100-аад эхэлсэн шүү. Тэгэхээр яаж хөө хэдүүлээ 61.8 дээр төгсгөж болно гэж үзээд дэшиг энийг харахад илүү төхгүй байна. За тэгээ энэ зургийг мэдээж устгана. Энэ зургийг устгах чингуудаа хэдүүлээ 30 минут руугаа ороод илүү жижигхэн цагийн зургийг бол илүү тодорхой хийнэ. За тэгээ мэдээж дэшиг ингээд нэг аваад үзэхгүй дэшиг мэдээж задарлын хөдөлгөөн бол ороод ирсэн илүү тодорхой харагдаж байна. За тэгээд мэдээж энэ хөдөлгөөн чи өөрөө 38 гэхээс илүү 61 баха да. Тэгээд шонх байна. За ерөнхийд 61.8 ч 76.4 юм байна. Би барыг гэхээс гээд нэр биш. Шууд ингээд очлоо. Багш тий. За 61.8 гээд 76.4 юм байна. За 76.4 ч ингээд тийм. За шууд ингээд тавьчих. За хэдүүлэнгийнх нь ерөнхийд дараагийн орол бол ингээд 3 цаг чичээ зааварч. За хэдүүлэнгийнх нь дараагийн орол бол за 70-44 мэдээж ойлгомжтой. За тэгэнгүүтээ хэдүүлэнгийнх нь харж байгаагаар 70 руу нэг орж ирж болно. 76, 79, 70 хавцаа бас нэг орж болно гэж нэг үзнэ. За тэгээ нийт хөдөлгөөний хэдүүлэг дээр хандсан гэж үзэж байгаа бол одоо нийт хөдөлгөөн нь бол шууд шүү дээ. За нийт хөдөлгөөн бол ингээд орж ирж байгаа бол эхний цэг бол мэдээж шийдвэрлэн доор тавьсан 69 сет рүү бол нэг орж ирэх боломжтой гэж авч үзэх нь байна. За энэ юун тренд лайн вэ? За тэгээд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар 14-с нийт тохиолд авч байгаа сурагтай байна шүү. За ер нь хөдөлгөөн бол энэ хавцаа бол ер нь дуусчих гэсэн. Төгс бол баг би хүлээгээд байгаа. За тэгээд хэдүүлээ харчих. За тэгээд ойл дээр бол нэг юм байдалтай байгаа. За мэдээж энэ жижиг зургийг бол заавал шалгах шаардлагагүй л дээ. Гэхдээ яг би хүсэж байгаа юм чинь. За нийт хөдөлгөөн бол мэдээж 150 дээрээ байгаа. 150 ч өөрөө 86 гаруй гэж орж ирэх. За бүрэн болж байна. За тэгээд 150-аар гэх юм бол доош нэг орж ирэх бол 70 гэдэг ярол бол заавалч хүн байх. 70 гэдэг цэг бол заавалч хүн байх хэвээр байгаа л юм байна. За тэгээд мэдээж хэдүүлээ энэ зургийг яг юм шаад тусдагч. За би бол цагийнхаа хөдөлгөөнийг бол илүү төлөхөд барина. Ягаад гэвэл өөр уртээ. За тэгээд 76.4 ч өөрөө 50 руугаа нэг шийдэх боломжтой гэд ерөнхий төгсгөлийг бол 69-70 дэмжээ. За тэрнээс наа заавалч 40-44 яралал байна. Үзүүрнэ гэж орж ирэх юм бол энэ 61.8 гэж үзүүрнэ гэж орж за нэг 71 болж боломжтой гэж үзэж байна. За нэг 40 библ юм байна шүү дээ. За тэгээд хэдүүлээ ерөнхий анализ орчихсон юм чинь энэ 7 хоногийн 3 дахь өдөр бас дахин уулзсан. За тэгээд өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр за нэг 6-аар явж байгаа юм чи хэдүүлээ нэг тийм дахиж уулзах шаардлага байхгүй бол жодод ирэхээр авчихсан. Дүнэлтээ арай хийв. За тэгээд энэ 7 хоног бас дүнэлтэйгээ юутай ийтэйгээ 7 хоног ажил төгс дууснаа гэж үзнэ хэдүүлээ. За тэгээд ойлын хувьд бол юм байна. Тийм байгаа. Масаки хөдөлт юм байгаа. Долларын төгс хөдөлт юм байгаа. За тэгээд мэдээж техникийн шийдлэл дууссан. За хэдүүлээ ингээд анализ хийдүүлээ дууссан. 7 хоногийн эхний анализ шүү дээ. За тэгээд мэдээж 3 дахь өдөр хэдүүлээ хэлцэнэ. За тэгээд мэдээний орчуулгууд, мэдээний тайлбарууд бүгдээрээ Instagram, Facebook пэйж дээр ороод хэлсэн байгаа шүү. Манайхан тэрнийг ороод талаараа ойлгох бас өөр мэдээлэлнүүд байх юм бол бас ороод үзээд уншаад тий ойлгоорой. Манайхан мэдээний тайлбарыг ойлгоход бас нэг тийм асуудал шүү. За тэгээд манайхан мэдээнүүдээ ороод сайхан уншаарай. Энэ удаагийн анализыг ингээд хэдүүлээ өндөрлцгөөе. Техник шинжиж зоригоо байлаа. За тэгээд манайхан ярилцаач
За амжилт хүсье. Шинэ 7 хоногийн мэд. За зүйлс бүтэмжтэй байх багтугай юм. За тэгэхэд энэ анализ ингээд дуусгацгаая. Баяртай.